Тэнгэрийн өрг хөтөлбөр 6 сарын 27-нд эхлэн 10 хоногийн хугацаатаагаар явагдана. За үүн дээр нүүдэлчдийн огторгуй ертөнцийн жамыг таньсан ухааны талаар ярих болно. Лекцүүд, дасгалжуулалт, практик дасгал гэх мэтлэн байдлаар. За тэгэхээр мөнх тэнгэрийн хүчин дор авгаа их сууд залин игээд хэрхийг тэнгэр мэдсгүй гэж хэлэхдээ бидний үг дээдсүүд ямар учиртайгаар юуг хэлээд байдаг, яах талаар хэлж байдаг, тэрний цаад утга учир нь юу юм болоо тийм үү? Тэгэхээр мөнх тэнгэрийн хүчин дор авгаа их сууд залин игээн гэдэг нь мөнх тэнгэрийн хүч гэж юу хэлээд өгөхөр огторгуй ертөнцид галаксигийн галакси манай нарны аймаг манай дэлхий дээр байгаль дээр зүү тогтол хууль дүрм байна. Үндсэндээ бол тоглоомын дүрм гэсэн үг. Бид нар тоглоомынхоо дүрмийг мэддгүйгээсээ болоод орчлонгийн энергинд цохигдоод байгаа тухай орчлонгийн энергийг дагчаар яагаад байгаа тэ тэрийг аргатахаар яачаад байгаа сөрхөөр яг яачаад байгаа юу болдог талаар мөнх тэнгэрийн хүчин дор гэдэг. За 4-р Ромын Пап ламд Гуйкхан бол загтал бичсэн байдаг те. За мөнх тэнгэрийн хүчин дор авгаа их сууцлын игэнд далаа их хааны зарлиг дор иргэн булхаа илч дор хүрвэс биширтүгэ аюу тугай. Тэнгэрийн санаагаар бус бол те тэнгэрийн санаа биш бол хэрхийг орчлонгийн энергийн зүү тогтол шийднэ гэдэг талаар хэлж байгаа. Тэр орчлонгийн энерги за нар зөв урсгалтай ингээд эргэдэг байлаа гэж бодъё л доо тийм үү. Тэгэхэд энэ энергийг зүү тогтлоор нь таниад танин мэдхүү болгоод амьдралдаа буулгаад амьдралын ухаан амьдралын зүү тогтол хууль дүрм амьдрах үг үйлдэл болгоод соёл уламжлал болгоод нүүдэлчд ашигладаг байж амьдралдаа хэрэгэлдэг байж энийгээ бид нар жам гэж нэрлсэн. Орчлонгийн жамыг бид нар мэдэхгүй бол бид нар тухайн энергийн цохогдно. Бүх зүйл нар зөв урсгалтай энергийн урсгалтай явж хахад би буруу байвас те би алдаатай байвас хэрхийг тэр энерги хуйлан шийдчихэж байгаа байхгүй юу? Тэгэхээр таныг сайхан амьдруулах, жаргалтай амьдруулах те зөв одоо баяр баясгаланд амар тайван амьдруулах бүх энерги орчлон ертөнцөөс үнгүй ирдэг санаараа үнгүй ирдэг. Зүгээр л ирж идэг. Нараар, сараар байглаас буюу 5 мах байдсан. Гал, ус, шороо, тэ? За тэгээд мод. За гих мэтлийн 5 мах бод байгаа тэ манайхан. За энэ 5 мах өдөр энерги бол бид нар тасралтгүй ирж байдаг юм байна. Тэгсэн мөртлөө өнөөдөр би яагаад тэ асуудалтай, зовлонтой, бэрхшээлтэй ийм давчуу, хэцүү, өөрийн хүснээр биш амьдраад байгаа юм болов. Учир нь бид нар Тэнгэрийнхаа зүү тогтлыг, амьдралынхаа жамын урсгалыг, амьдралын замналаа мэдэхгүй байгаад байгаа тухай. Миний бодол зөвхөн өөрийнхөө төлөө санаа зовнилын бодолтой, бусдын талаар муу зүв бодолтой. Миний сэтгэл зүй зөвхөн хувиа хичээсэн байдалтай миний сэтгэл зөрхөн дотор би бөгөөд миний үр хүүхдэл багтдаг. Өөр зүйл багтдаггүй. Орчлон ертөнцид би дааж гэрэлтдэг ганц ширхэгч од байдаггүй байхгүй. Бусад оддуудыг ингээд те би дааж гэрэлтэх гээд байгаа однууд нь болохоор гэрэлгүй орон зай, харанхуй орон зай болж хувираад хамгийн сүлд нь хар нүхэнд хураагддаг. Энийг хүн дээр буулгая л да те. Би л мундаг, би л сайхан амьдрмаар нь, би л жаргалтай амьдрмаар байна. Би ингээд хувиа хичээгээд байх юм бол би өөрөө тэнэмэл гариг болж хувирж байгаа байхгүй. Эцэст нь хар нүхэнд буюу амьдралын надад төгсгөл ирнэ. Амьдралын урсгалын эсрэг яваад ирэхээр миний энерги хүрэхгүй, миний тарих оюун санаа потенциал хүрэхгүй, миний сэтгэлийн хат хүрэхгүй. Тэгэхээр таныг сайхан амьдруулдаг зүйл угаасаа тэртээтергүй ирж байгаа юм бол та өөрийнхөө бодол оюун санаатайгаа сэтгэл зүрэхтэйгээ сэтгэл зүйн гэмтлүүдтэйгээ өнгөрсөн дэх гэмтлүүдтэйгээ бүгднтэй нь ажиллах шаардлагатай болдог. Гүү бол тэнгэр мэдсвэ. Хэрхийг тэнгэр мэдсвэ гэж байгаа байхгүй юу? Тэгсэн нүүдэлчэд хардаа. За би тэ
мөнх тэнгэрийн хүчин дор ийм үйл хэрэгтэйгээр тийм одоо үг дээдсийн тийм отог овгийн тийм үр хооцсон байна. Би үүний төлөө явж байхад яахлаар миний өдөөс шуурга тавигддаг билээ. Бороо ордог билээ. Тэнгэртээ заалтаж чадчих байгаа байхгүй юу? Энийг манайхан Монголын нууц товчоо болон одоо түүхэн кинонуудаас харсан байж магадгүй бах. Тийм хэмжээний зориг зүрх цөс тэ ямар хүнээс гараад байгаа юм бэ? Тэгээд одоо түүхэн Чингис хааны кинон дэр гардаг штэ. Одоо ингээд тэр 8 аймгийнхан монголчуудын өдөөс дайн байлдааны өмнө зад тавиад бороо оруулаад өөдөөс нь салхи шуурга тавих гэсэн чинь өөрсдөд нь лөө нэрэгчдэг. Тэгэхээр бүх зүйл Тэнгэрийн санаагаар босвол хэн юуг яахан эсхийж чадах билээ гэж байгаа. Миний сэтгэл зүйн оюун санаа би энерги манд буруу байгаад байх юм бол би хүртэх ёстойгоо яг л хүртдэг. Тэгээд тэрэнд бид нар яадаг вэ гэхээр хүртэх ёстойгоо хүртчихэд бусдад гомдно, бусдад уурлна, бусдад бурууг тухна. Хин нэгнээс л өөрөөс чинь бусдаас л боллоо гэдэг үзэл хандлагатай болчдөг. Тэгвэл та биднэрт яг л хүртэх ёстойгоо л хүртдэг. Орчлын ертөнцид тэр энергийн хуулийг зөрчдөг зүйл байдаггүй байхгүй юу? Тэгвэл та өөрөө гэрэл. Тэгвэл та бие дааж гэрэлтэх боломжтой юу? Өөрөөсөө асуугаараа те. Тэгвэл ардаа за би та нараас асууя. Манайхан YouTube дээр байгаа хүн мөн чи нар гэдэг хичээлийг үзсэн баг. Хүн чанар гэдэг үгийг манайхан мэдэх бах те. Хүмүүн чи нар юм аа. Хүмүүн бид нар юм аа. Хүмүүн та нар юм аа. Та нар юм аа. Тэрнээс би нар гэдэг үг байхгүй байхгүй юу? Хүмүүн би нар. Би нар гэдэг үг байхгүй байгааз те. Тэгвэл яагаад би дураараа ганцаархнаа гэрэлтэх гээд байгаа юм бэ? Өөрт байгаа сайн сайхан гоё гэрэлтэй гэгээтэй бүхний бусадтай хуваалцах тусмаа хүн өөрөө гэрэлтчихэдэг. Танд бусадтай хуваалцаж болох хамгийн энгийн зүйлсүүд юу вэ гэхээр сайхан инээмсэглэл, бусдад өгдөг сайхан урмын үг. Шинээр юуг таньж мэднэ бусадтайгаа хуваалцна. Энэ үед юу болдог вэ гэхээр хуваалцаж байх нь өөрөө бусдад өгөх нь сүнсний хүсэл байдаг. Сүнсний өөрийнх нь хоол байдаг байхгүй юу? Тэр бие даасан тэр нэг сүнстэй одоо ингэ бие даасан ингэ гэрэлтэх боломжгүй гэж штэ. Бүр сүнсний огторгоо ертөнцийн хуулиндаа юу байдаг гэж? Тухайн сүнс тасралтгүй гэрлээ нэмэхгүй л бол тэр гэрлээ хадгалж чаддаггүй байхгүй юу? Тэгвэл гэрэл нэмэх ганцхан зүйл нь гэрлээ бусдад өгөхийн төлөө сэтгэлтэй байх ёстой байдаг. Гэрлээ бусдын төлөө зориулах шаардлагатай болдог. За энэ бол мөнх тэнгэрийн хүчин дор болон тэнгэрийн санаа байх нь бусдын төлөө гэсэн сэтгэлтэй байх. Үүний бидний өнгө дэцүүд болохоор мөл өссөн гэж нэрийддэг байна. Мөлсүүтэй байх буюу бусдын амьдрал сайн сайхны төлөө хичээх зүтгэх. Хүүхдүүдийг төр зур гаргаж байгаа ч төхөө. За энд нөгөө нэг хүүхдүүдийн хөдөлмөр соёлын цэцлэн явагдаад орж ирцгээгээд өстө бужигнаан болж байна тийм. За дараагийн ярих ухагтхан Тэнгэрийн өргөн тэгвэл юу хэлээд байгаа юм бэ гэж байгаа. За тэгэхээр Тэнгэрийн өрг гэхээр орчлон ертөнцид те энэ дэлхий дээр хар бараа муу мухатай тэр зүйлсүүд ноёлцсон байгаад байна. Цагаан те гэрэлтэй гэгээтэй зүйлсүүд нь улам өдөр ирэх тусам багасаад байгаа тухай. Тэгвэл тэр сүүдрийг гэрэл болгох.
Тэнгэрийн санаагаар альвааг үйлдэж чаддаг хүмүүнийг бүтээхийн зорилго. Тэр сүүдрийг арилгаад гэрэлтэй гэгээтэй зүйлсүүдийг хийж эхлэхдээ болох тэр бүх Тэнгэрийн санаанууд аль хэдийн гарцсан, бэлэн болцсон байж байгаа. Хамгийн гол нь бид нар өөрсдөө бэлэн биш байгаад байна. Тэгвэл тухайн Тэнгэрийн өргөт, Тэнгэрийн санаанд багтааж болох хүнийг бэлтгэхийн тулд багш нь энэ зуны хөтөлбөрийг, сүнсний гэрээлэл хөтөлбөрийг зарлаж байгаа. Тэгэхээр өнөөдөр бидний амьдрал дээр эргэн тойронд хараад байхад болоод байгаа зүйлсүүд те. Одоо нийтээрээ бидний амьдрал ямар байгааг бүгд харж байгаа штэ. Нийт систем, дэлхийн систем те. Монголын амьдрал ямар байгааг үнэхээр харахны юм шиг ингээд амьдарч штэ. Энийг шийдэж чаддаг хүмүүс сүнсний гэрээлэлтэд төрцөн байдаг юм аа бүр аль хэдийн. Тэд нар өөрсдийгөө сүнсний гэрээлэлтэд сүнсний зоригтой төрцнөө одоохондоо мэдэхгүй явж байгаа. Надад Монгол сүрэх, дэлхий сүрэх надад бол тийм хамаатай биш. Харин Монголын төлөө сэтгэлтэй дэлхийг аварч чадах, тэ бусад зүйлд гэрэл гэгээгээ зориулж чадах тэр сүнснүүд, сүнсний гэрээллээр төрсэн, зоригтой төрсэн сүнснүүд надад маш хамаатай. Тэр хүмүүсийг олоод, сэрээгээд, бэлтгээд, нэгтгээд гол зорилго руу чиглүүлэх бол миний үүрэг, миний зорилго байж байгаа байхгүй юу? Тэгээ инхээр одоо ингээл би одоо ямар юмараа те би зүгээр одоо гэртээ зүгээр хүүхдээ хараад сууж байж эсвэл би зүгээр ингээ ажил хийж би ямар юмараа одоо жишбэл одоо ингээл дэлхийн мэлхийг авран маарн юу том том юм ярдیں۔ Тэ Монголыг авран маврн юу ч яриад байгаа надад бол тэр мэр өстой надаас хол шүү би өстой ийм хүн биш шүү гэж бодож иж магадгүй зарим нь. Гэхдээ та өөрийгөө битгий дутуу үнэлээрэй. Учир нь юу вэ гэвэл та сүнсний хэдэн 100 сая мянган жилийн туршлагатай шүү. Мэдлэгтэй шүү, туулалтай шүү. Нэгдүгээрт, хоёрдугаарт багш нь подкаст нэрэ байнга ярьдаг. Үүг дээдсүүдийн замнал, үүг дээдсүүдийн туулал алдаа оноо. Таны яс цусан дотор ч байдгийг шүү. Дээрэс нь энд төрснөөс хойш өдий хүртэл амьдарсан амьдралын алдаа оноо туршлага. Энэ гурван зүйл гуруулаа нэгдэж байж таны жинхэнэ бүрэн дүүрэн хүч чинь гарч ирдэг юм аа. Тэгээд дэлхийн эзэдүүд, мөнгөний эзэдүүд энэ гурван хүчийг чинь ашиглуулахыг хизээч хүсдэггүй байхгүй юу? Яагаад гэвэл энийг боловсролын системээр дамжуулаад, төрийн хууль зүй тогтолоор дамжуулаад бидний дотор аль хэдийн өртсөн байдаг. Та өөрийнхөө хүслээр, өөрийнхөө сонголтоор, өөрийнхөө амьдралаар хичээгээд сайн амьдарч ин эсвэл муу амьдарч ин, хэцүү амьдарч ин, жаргалтай амьдарч ин гэж бодож иж магадгүй. Үгүй шүү. Та одоо байгаагаасаа бүр хэд дахин илүү. Тэрийг шинээр таньж мэдэх гээд байгаа зүйл биш, сэргээж гаргаж ирэх гээд байгаа зүйл. Танд угаасаа байсан зүйл гэсэн үг. Хамгийн гол нь бид нар сэргээж чадахгүй, сэрээж чадахгүй гэсэн үг. Заримдаа бид нар ганцаарддаг штэ. Заримдаа бид нар яг ингээл асуудал зовлон бэрхшээл хүнд хэцүү зүйл тохиолдоход орслон дээр ойр ганцаараа юм шиг мэдрэмжийг авдаг та. Яг зовоод ирэхээр надад хинч байхгүй гэл те. Бараг нэг муу бүр нохоо хүртэл хурж ирээл ингэж ийн гэж ярьдэн штэ. Тэг хүн болгон муулна, хүн болгон өөрлөө чинь чиглэн түлхэн те хил ам хийн. Энэ туйлын ганцаардал дунд та яах ёстой вэ гэхлээр та ганцаараа биш гэдгийг санах ёстой байхгүй юу? Үүгдээд чинь хардаа байгалийн амьдралын цаг хугацааны шалгуурыг даваад өнөөдөр ирчээд байгаа. Энэ дунд удамч нь устдах байсан бол, удамч нь тасрах байсан бол аль хэдийн тасарчих байсан. Та төрөхгүй байж болох байсан гэсэн үг. Таны үр хүүхдүүд чинь гарч ирэхгүй байж болох байсан гэсэн үг. Манжийн дарлал те. За хиттийн одоо ингээд те одоо хөнгүүжүүлэх бодлого,
За тэгээд одоо энэ Оросын геноцид, хомроглон устгалт, хэлмэгдүүлэлт маш олон удмууд тасарсан бохгүй юу? Бидний өвөг дээдсүүдийн бүх уламжилж ирсэн өв соёл, түүх бүгдийг нь сольсон, өөрчилсөн, хураасан, шатаасан, алсан, талсан. Тэгтээ та энд байж байгаа байхгүй юу? Тэгээ социализмын дараа хүүхдүүдээ бүгднийг ингээл үрчлүүлээл хол газар ингээл аваачаа тавьдаг, заримдаа гандан дээр аваачаа тавьдаг инээтрэгэл яригадаад байгаа тий. Бид нар судлахаар. Тэгээ бид нар угийн бичгээ, удмын бичгээ мэдхээ болчиход байгаа шүү дээ тий. Яг одоо энд ингээд одоо манай Японоос ирсэн нэг шав байгаа байхгүй юу? Тэгээд нөгөө нь Япон талынх нь өөрийнх нь удмынх нь угийнх нь бичих нь байна л да. Тэрийгээ ингээд одоо жишээлбэл хэлж ийн надад. 36 үеийнх нь удмынх нь бичиг байна гинэ. Яг одоо энд байгаа шүү тэр хүн нь. Боддоо 36 үеийнх нь уг удам нь. Тим хүмүүст ямар давуу тал байдаг вэ гэхлээр би хэн бэ? Өөрийгөө таны хайж олъё гэдэг ухагтхан байхгүй. Удамд нь тэр нь байж, угийн бичгэнд нь тэр бүх зүйлсүүд нь байж идэг. Тэгсэн бидрийнхийг шатаацсан байхгүй болгоцсон. Отог овог нэрийг нь солиод, тэ яс үндсийг нь солиод бүх юмнуудыг ингээд оронгоор нэрвүүлсэн. Тэгтээ бидний өвөг дээдсүүд тисэж магад гарах бодлого бариад миний үр хойдсын тэнгэр нь хаа олдох вэ? Хизээ нэг өдөр миний үр хүүхдүүд өвөг дээдсээ ирж хайх болно. Хэдий бидний бүх өв соёлоодыг устгасан ч, ном судруудыг устгасан ч гэсэн Тэнгэрээс сүнс нь өөрсдөө хүрээд ирэх юм чинь. Хизээ нэг өдөр миний үр хойц намайг хайж ирэх үед би мэдчил таар. Миний үр хойц биднийг хайж л таар. Бид нэр ирж л таардаа гэдэгтээ дүүрэн итгэлтэй байсан байгаа байхгүй юу? Тэгэхээр та ганцаараа биш ээ. Та хэдий хэцүү асуудалтай зовлонтой амьдарч байсан ч гэсэн өөрийгөө ийм хүчрхэг өвөг дээдтэй удамтай гэдгийг хизээж битгий мартаарай. Тэгэхээр өвөг дээдсүүдтэйгээ нэг тал болоод нүүдэл хийл та гэж байгаа. Туйлын их ганцаардлын гүнд ёроолд нь унахта хинтээ уулздаг вэ гэхээр өөрөө өөртөөгөө уулздаг байхгүй юу та. Өөрийнхөө гүн рүү ороод ирэхээр өвөг дээдсүүдтэйгээ уулздаг. Тэгээд цаашлаа дээд бие оршихуй ертөнцүүдтэй холбогдож эхэлдэг. Бид нар 7 үрд мэднэ те, үндэс хүрд, үржих үрд, наран сүлж ингээд тэм хүрд те. Тэгсэн чинь 8 дахь хүрд нь юу байдаг гэж? 8 дахь хүрд нь байгалийн хүрд байдаг. Байгальтай холбогдох хүрд байдаг. Үндэс хүрд уг нь байгальтай холбогдох хүрд ч те. Тэгсэн чи дахиад ягаад нь юу 8 дахь хүрд дахиад байгальтай холбогдоод гараад ирвэ гэд хүмүүс асуудаг. Тэр юу гэхээр өмнө нь би амьд байхын тулд үндэс хүрдээр байгальтай холбогдож байсан бол одоо 8 дахь хүрдэн дээр болохоор байгалыг дэлхийг амьд аюулгүй байлгахын тулд 8 дахь хүрд оршдог. Тэрний ар дээр 9 дахь хүрд нь үг дээдсүүдийн хүрд байдаг. 10 дахь хүрд чинь өөр чинь дээд ухамсарын дээд биегнүүдийн хүрд болоод эхэлдэг. Тэгвэл 8 дахь байгалийн хүрдээ бид нар нүүдэлчдийн соёлын хүрээнд энэ хангаад те 5 хушуу малтайгаа өв соёлтойгоо байгаль дээр яг жинхэнэ нүүдэлчдийн бэлсгэлийг хийнгээ 10 хоногийг өнгөрөөнө гэсэн үг. 10 хоногийг яг дасгалжуулалттай, практик сургалтайтайгаар явагдах сургалт. Яг одоо манай энд тэмээ байж байна. Гадаа өнөөдөр манайхан тэмээ ноосолж байгаа одоо бичлэгүүдийг харцсан байх. За тэгээд адуунууд маань байж байна. За энэгээр дүүрэн хоньнууд байна, хүрнүүд байна. За мал аж ахуй надад хамааралгүй гэж бодож иж магадгүй. Ягаад хамааралтайг чинь би сануулъя те. Бидний өвөг дээдсүүд хэдэн 100 мянган жилээр 40 50 мянган жилээрээ гэж ярьж байгаа те.
Малыг гаршуулаад айл хэдийн амьдралд хэрэглээд ирсэн. Үүг дээдсүүдийнхаа хийж байсан, үйлдэж байсан зүйлсүүдийг давтамжтай дахиж үйлдэх үед удамшлын ой санамж буюу эсийн ой санамж сэргдэг байхгүй юу? Яс цусан дотор ч үг дээдсэд чи мэдээлэл байгаа. 13 дугаар зууны үед үг дээдсүүд чи амьдарч ирсэн. Хэрвээ үг дээдсүүд чи 13 дугаар зуунд амьдарж байгаагүй байсан бол та өнөөдөр энд байх боломжгүй байхгүй юу? Хүнийг үед үг дээдсүүд чи амьдарч ирсэн. Гүү бол та энд байх боломжгүй. Өнөөдөр энд хичээл суугаад явж явах боломжгүй гэсэн үг. Магадгүй та өөрөө 13 дугаар зуунд амьдарч ирсэн хүн байж болно өмнөх төрөлдөө. Энэ баталгаа нь. Тэгвэл давтамжтай үйлдэлүүдээр таны эсийн ой санамжууд чинь сэргдэг. Тэрийг бид нар омгшил гэж нэрлэдэг. Омгшил төрөх үед бид нар ингээд багтаж ядсан дүүрэн гүн гүнзгий хүчтэй мэдрэмж төрдөг. Энэ омгшлын мэдрэмжийг юу гэж бид нар гаргаж ирдэг вэ гэхээр өвгтийн нулимс гэж гаргаж ирдэг. Маш их өндрөөр ингээд омгших үед юу болдог вэ? Морь барианда ороод ирэх үед морин хуурийнхаа чимээ уртын дууг сонсхолоор үг дээдсүүдийнхээ үг түүхийг сонсхолоор бахархал омгшил төрөхлөөр яагаад нулимс гараад идэх юм бол тэр таны эсийн ой санамж дурсамж өвгдий чинь нулимс байдаг байхгүй юу? Тэгвэл яг байгальда тавгашуу мал дээрээ таван махбодын хөтөлбөр төөгөөр явагдана. Галын бясалгал, галын төлөв гэж юу юм? Усны бясалгал, усны төлөв гэж юу юм те? Агаарын бясалгал, салхины бясалгал гэж яг юу юм? Шорооны бясалгал, модны бясалгал гэж яг юу байдаг юм бэ? Яг үндэ хүн таныг, хүн бид нарыг яг энэ таван махбодын дотор л хувааж авч үздэг байхгүй юу? Таны энэ бие организм, сэтгэл зүрх, оюун санаа чинь бүгд яг энэ таван махбодын нэгдэл, бүрдэл. Энэ таван махбодынх нь аль нь ихтэйд аль нь дутуудаж байгаагаас шалтгаалаад нэг бол та өвдөн, нэг бол зовно, нэг бол эрүүл сарвал байна, нэг бол амжилттай зовлонтой амьдрна. Аль нь ихтэйд байгаа, аль нь багтаад байгаа юм? Юу нь болоод юу нь болохгүй байгаа юм? Таны 5 сал 6 сав эрэхтэн чинь бүгд дахиад саяны хэлсэн таван махбод. Тэгэд хүний зан төлөв. За жишээ нь гал махбод дамгаалцсан хүнийх ямар байдаг вэ гэхээр за сайн давуу тал нь эрчтэй, хүчтэй, зүтгэлтэй, бууж өгдөггүй. Аливаа зүйлд эрсдэл үүрэх чадамж өндөртөө. Өөрийгөө үнэннээсээ дайчилж чаддаг. Тим хүмүүс байдаг. Сул тал нь юу гэж? Ууртай, уцаартай, цухалтай, босодтой эвлэж нэгдэж чаддаггүй. Би гэд байдаг. Олуулаа хамтдаа нэг зүйлд хүрчээд би л инглээгээд өөрийгөө дүгийлэх гээд байдаг. Тэг гих мэтлэн байдлуудаар тэгвэл галын бясалгалыг яг тэнцвэржүүлээд зөв болгоод галаар дамжуулаад юу яаж болдгийг гэдэг талаар орно. За ингээд ус, агаар, газар шороо гэд бүгд байж байгаа. Яг практик дээр яг байгальд нь тэр бүгдийг орно хэдвүлээ. За там махбодоос гадна одоо бидний яг одоо шилбэлтэй яг энэ усны бясалгал юмсууд дээр болохоор яг усан дээр одоо гараа тавиад усыг мэдрээд усастаа нэгдэх мэдэх гээд одоо ингээд зөндөө олон юмнууд хийнэ. За ингээд саний нүүдэлчтэй бясалгал дээр одоо ингээд те малыг хүн нь хариулаад хүн мал хоёрыг байгаль хариулдаг. Байгалийн жам хариулдаг байхгүй юу? Бороо орох ч байгаа бол малчин бороо орох чинь нэгэд тэр үүлнээс шалтгаалж тэр борооноос шалтгаалж малаа хариулж байгаа. Энэ байгалийн хууль. Байгалийн жам зөв тогтол واخгүй. За тэгээ малаа хариулж байгаад явцад юу болт юм? Хитрхи ууртаа уцаартай тайвширч чадахгүй түргэн ууртаа байгаа хүмүүст хонь хариулгаа явуулцдаг واخгүй. Явганаар нь. Овоо гайгүй ойлоод байвал морины хон дээр одоо мордуулаа те морины хоньтой явуулдаг. Ингээд уужуу номхон дөлгөөн болж ирдэг.
хитрхи ууртай байгаад байвал. За агаар мах мод дутагдаад байх юм бол морин дээр салхи татуулаад дахиулдаг. Гал махад дутагдаад байх юм бол тэмээн дээр мордуулдаг. Тэмээ хариулуулдаг говьд. Гэх мэтлэн бүгд цаана утга учиртай байгаа. За тэгэд адуу манад хонно гэж байгаа байхгүй. Хэдүүл одоо яг адуу манад хонно шүү дээ. Морьтой аялал хийн шүү дээ. Тэгэд яг энэ одоо хинтээ Минжи ангаруу ингээд те яг морьтой аялал хийгээд явна. Хэдүүл яг хээр галаа өрдөөд хээр хонно. Нэг удаа л хонно гэхдээ тэр бол яг нэг удаагийн эсвэл хонохгүй өглөөдөө яваад оройдоо ирж магадгүй бах. Цаг агаарын байдлаасаа болно. Ингээд бид нар адуугаа манад хонж байхдаа өөрсдөө хинээр мануулна гэж хэдэн зуун сая мянган оддуудаар мануулна. Ийм тансаг те. Ингээд ярих юм бол ингээд бүх зүйл нь бэлтгэл. За үхрэн дээр ярил л да. За үнээ саах. Тэр үнээ ингээд хувинд ингээд сааж байхад сандлынхаа 3-1 дээр суугаад жоохон урагшлаад те. Салтаандаа тэр сайлынхаа хувинг ингээд хавчаад. Тэгээд тэр яг зөөр тэр хавчаад сууж байгаа дэр нь л зөвхөн ярил л да. Шууд үндэс хүрдний зассал. Цагаан мах нь иргсэн хүмүүс байвал тэгээ үнд сүрдэнд гэмтэлтэй цагаан мах зах нь эргээд идэг хүмүүс бол үнээ саа, хувин бариад үнээ саа. Цагаан мах чи өөрөө засагддаг юм аа. Гэхдээ сонирн багааз. За тэгээд яс сүс арсны асуудалтай байгаа гэвэл үнээ саа гэж байгаа байхгүй юу? За ингээд сааж яхад ингээд тараа ингээд сүүний ингээд цөцгий ингээд гаран дээр чи ингээд үлдээд тэрийгээ ингээд гарандаа ингээд арчдаг штэ. За тэгээд үнээ сааж байгаа өхөр сааж байгаа дээр дахиад нэг зүйл байгаа. Тэрнийг ингээд хувин руу ингээд сүгээ саагаад ингээд сүүн ингээд орж явахад те шур гэх тэр чимээ юу вэ гэхээр усны урсгал болон хүрхрээний чимээ байхгүй юу? Усны урсгалын чимээ сонсохоор хүн яадаг? Тайвширдаг. За ингээд ярих юм бол хараа дуусахгүй. Нүүдэлчдийн өв соёлын цаана бүх зүйлд нь байгалийн орчин ертөнцийн зүй тогтол жам уялдаа хамаарлууд байдаг байхгүй юу? Манайхан минийх гацж гинөө. Гацаад яг тасалж байна. Тийм тасалгаад гацж. За интернет маань яасан юм бол доо. За ерөөхдөө бол тэгтээ сонсогдож гин үү те? Гой маш гоё таад байна уу? За тэгэхээр манайхаа ардаа. За ингээд хэдүүл ингээд чи одоо зөвхөн 5 гушуун мал дээр ярихад бэлсгэлүүд нь байгаль дээр яривал бэлсгэлүүд нь дуусахгүй заа. Тэгээд дээрэс нь багш нь өөрөө яг сүнсний дасгалжуулалт хийгээд аваад явнаа. Тэг яг ингээ анхны шатны уг нь бол хараа нүүдэлчдийн дэмсглийн 1-р шатыг төгссөн хүмүүс зөвхөн сууна гэжсэн бол тэгэх шаардлагагүй болсон. Та нүүдэлчдийн дэмсглийн сургалтыг төгсөөгүй байсан ч гэсэн энд тусдаа дасгалжуулагч багшруудаас яг суур огтхонуудаа тусад нь аваад давхар надаас дасгалжуулалтуудыг аваа авчина. За тэгээд энд аавра онцлохоо энергийн заслуудтай. Яг таны ааврагчийн онцлоод яг ямар байгаа юм гэдгийг чинь үзэж байгаад тэгээд яг заслуудыг чинь чиглэлүүдийг чинь гаргаад өгчнө. За аавра онцлохооны сургалтаас гадна сүнсний онцлохоо явагдана. За сүнсний онцлохоо болохоор сүнсний тестээр явагдана. Сүнсний тест байгаа. За багшийнх нь өөрөө боловсруулсан маш нарийн тест гаргаад бэлтгэсэн байж байгаа. За ингээд нарийн онцлогооны дагуу сургалтын чинь системүүд хөтөлбөрүүд яг явагдчихна. За тэгээд хамгийн сүүлд нь хамгийн одоо том чухал одоо зүйл нь юу гэхээр аюухаа дээдс өөрөө дасгалжуулалтыг орно. Дээд багш нар хичээл орно гэсэн үг.
Өдий хүртэлтэй одоо нэг ингээл анх 27-тоогоос ингээл эхлээл ингээл баах ингээл салбар байгуулаад хичээл ороод яваад байгаа. Энэ нь ерөөсөө миний мундгийнх биш. Маш олон дээд багш нар байдгаа. Маш олон тэнгэрээс одоо үг дээдсүүдээс, од гариг ертөнцүүдээс би чанелинг хийгээд шууд холбогдоод ярьдаг. Тэгээ миний сайных биш байхгүй. Түрүүний хэлсэн миний сүнсний туулал туршлага. Миний үг дээдсүүдийн удамшлын ой санамж, эсийн ой санамжийн мэдээлүүд сэргэж гарч ирж би ингэж яваад байгаа болохоос биш. Үндсэндээ ганц миний сайных биш. Ганцаараа би нар гэдэг үг байдаггүй гэсэн шүү дээ. Бид нарын хүч واخгүй. Тэгээ маш олон сүнсний хөтөлбөрт хамрагдаж байсан болон нүүдэлч тэмцэхлийн манай багш нар, шамнар тэдний үг дээдсүүдийн ач тус байдаг. Тэд нар надаар дамжуулж энэ хөтөлбөрүүдийн хичээлүүдийг бэлддэг. За би асуулт хариултанд хариулъя. За тэгэхээр сүнсний хөтөлбөр 6 сарын 27-нд эхэлнэ. 10 хоногийн хугацаанд. Тэгээд 7 сарын 6 хавцаа дуусч байгаа хаа. 7 сарын 6-нд дуусчихсан санагдчихэв. Тэг 10 хоногийн хугацаанд тэгээд төлбөр нь сая 500 мянган төгрөг. Өдрийн бараг 4 хоолтой байх. За цагаан эдэ, тараг тэгээд хоол юмсууд нь ороод тэгээд тасралтгүй хөөрүүлсэн сүү хуун. Одоо сүүн эсэх чи одоо сүүгээр хооллон, цагаан эдэгээр хооллон, таргаар хооллон тий. 7 сарын 7-нд дуусах юм байна. За тэг хийгдэх ажлууд нь яг л байгальдаа мал дээрээ ч юм уу яг л практик дээр бүх юмнууд нь явагдана. Тэгээд амьсгалын дасгалыг, хийн судлыг нээгцүүлэх тасралтгүй хийнэ. Бид нар хийн судлаа хэрвээ нээчих юм бол бүх юм шал өөр. Тэгээ би өнөөдөр таард хичээл орж явахдаа өөрийнхөө төлөв хэмиг нэлээд жоохон дарж ярьж байна. Тэгэхгүй бол яг гүйцэд гаргаад ирчихвэл манайхан бүр орохгүй байж чадахгүй болчих гээд байгаа. Би яг ингэж хүчээр оруулах гээд байгаа юм шиг тий. Тэгэхээр би яг ингэ яалтчгүй дарж ин л та тий. За, асуулт асуух хүмүүс байвал гараа өргөч. За, асуулттай хүн байна уу? За, одон тунгалаг гэж байна. За, орой мэндэ. Сайн байна уу ахшаа нөгөө гадаадд байгаа хүмүүс онлайнаар ямар нэгэн сургалт энэ байгаа юу? Онлайнаар явагдах сургалт, өндөр сургалтуудаа олимпиад орсны сургалтаа төгсөх юм бол 3 дугаар шатнд нь сүнсний хөтөлбөр ордог. Одоогийнх нь болохоор яг байгальдаа, яг практик дээр бүх юмнуудаа яг олон удаагийн дадлагаар хийх гээд байгаа гэсэн үг. Дасгалжуулалтаа яг би харж байгаад яг ингэ чинь энэ нь болж ин болохгүй гэж явагдах гээд байгаа. Тэгэхээр гадаадаас оролцох боломж байхгүй. Аль улсад байдаг вэ? Канадад байдаг. За хэзээ нэг өдөр би Канад орж магадгүй. Тэр үед явагдана. Эсвэл та наан нь Монголдо ирэх байх. Аха. Би одоо болохоор нөгөө 2 дугаар шатны сургалтанд явж байгаа. Нөгөө Америкийн эцэстээ нэгдээд. Зөв. Тийм бол сүнсний хөтөлбөрийн 3 дугаар шат нь амар эхлэн за. 8 сар 9 сар хавцаа эхэлнэ. За баярлалаа. За. Багш та сайн байна уу багш? Орой минь. Сайн байна орой минь дээ. Өнөөгөө байна. За. Би нэг явж байгаад нэг газар санд минт хараад орцсон. Тэгээд камера өгч чадсангүй шүү уучлаарай. За.
Тийм. Та ойрмогхондоо ер нь яг энэ жилдээ Америк явах уу? Явмаар л байна. Манай одоо шамнар аль улсынхыг төрүүлж хөөцөлдөж байгааг нь би мэдэхгүй байна. Тийм. Тэгэхээр Зөв. Америк руу ерөнхийдөө бол Америк энэ жилдээ бол Америк шингээний орнуудаар тойрч явах бодолтой байна. За миний хоёр төрсөндөө тэнд байдгийн. Зөв. Тийм. Тэгээд одоо явах боломж байвал өршөөгөөрээ хамт явах боломж байна уу гэж л. Зөв. Тийм. Багшийнхаа визийг хөөцөлтөө сайн чанартай виз хөөцөлтөө яг гаргаж чаддаг байвал хоёлаа яг асуудалгүй явах нь шүү дээ. Тэр одоо шүү хотлоо хэлж мэдэхгүй шүү. Тийм шүү дээ. Одоо чи визний асуудал гэж байгаа шүү дээ. За. Ер нь та өөрөө эндээ ирээд сүнсний хөтөлбөртэй хамрагдаад багш болоод тэгээд өөрөө тэндээ очиод заачихгүй юу? Тэгээ нүүдэлчтэй юмсгалын бусад багш нартайгаа нийлээд. Гэхдээ зүгээр яг ер нь таны явах тохиол байвал гээл энэ жилдээ. Санаа байна. За. Ер нь одоо энэ 10 сараас багш нь дэлхийг тойроод явах бодолтой байгаа. Одоо ингээл тэ хавар зүүн намарт нь одоо ингээл нүүдэлчтэй солийн өрөөнд байгаль таван шүү малтайгаа байж ирсэн. Өвлөн зүгээр яг тэ олон улсын шамнараараа тойроод амьдраад ингээд бараг 10 жил тасралтгүй. Тэгээ тэр орон чинь дахиад шамнарын тоо нэмэгдэнэ. Би насаараа дэлхийг тойрсон чинь миний одоо яг дуусах болчихж байгаа байхгүй юу? Манай дүү болохоор Америкт хамгийн анх зөвхөн Америкт биш дээ. Ер нь гадаадад хамгийн анхны Монгол сургуулийг байгуулсан юм. Ямар гоё юм бэ те. Энэ Денверийн Колорадо мужийн Денвер хотод өөрөө энд Монгол Улсын их сургуулийн хуулийн ангийг улаан дипломтой төгсөөд тэгээд Америкт одоо Монголын их засаг хуулийн 9.9 гэдэг сэдвээр одоо тэнд магистрийн зэрэг хамгаалаад тэгээд тэндээ үлдчихсэн дүү маань байдгийн. Тэгээ энэ жилд дүүгийн маань сургуулийн 20 жилийн 8 сарын 20-аар болох юм. Зөв. Тэгээ анхны одоо гадаад дахь Монгол сургууль байгуулсан. Тэрнээс хойш ингээд Америк болон бусад улсуудад бол Монгол сургуулиуд байгуулагдаад явсан. Тэгээд би таныг явуул гээл. Тэр Монгол сургуулиар бас одооноос виза үзэлтгүй бол эн чинь бас очор мочортой байд юм лээ шүү дээ. За хоёлаа ямар ч сан санаандаа хийгээд авчи те. Санаандаа багтаач. Төсөөлөлтөө. Төсөөлөлтөө багтаач одоо. Амьсгал төсөөл төвлөрөл гэдэг хичээлтэй хүмүүс. Яг нөгөө хичээлдээ бодоосоо та. За баярлалаа. Болон багшийнхаа багтаагаа сайн төсөөлөө төвлөрөөр үзье. За баярлалаа багш. За өөр асуултаа юм байна уу? За мөнгөний хүрэлцээ нь үнэхээр тааруу байвал мөнгөө 2 хуваагаад юм уу төлж болно. Сайн байна уу та? Сайн байна. Энэ 10 хоногийн сургалт жилд нэг л болт юм лүү? Ахиад явт юм болов уу? Жилдээ нэг л болно. Яг энэ 6 сарын 27-нд яг нэг л болно. Тэгэхээр тэрний ард дээрээс багш нь юу яагаад явчихна? Хинтэйгэр Чингисийн мөрөөр гэдэг аялал зохион байгуулад явчихна. Тэгээд тэрний ард дээрээс дахиад хүүхдийн дахиад цуслангийн ээлжээ аавна. Хинтээ аялалд нь оролцож болох уу? Хинтээ аялалд бараг болохгүй байхад яг нүүдэлчдийн засаглалын багш нараараа бид нар нэг аялал жуулчлалын контент түүж бэлдэх гээд нэлийн зохиол найруулгатайгаар явж байгаа. Тэ. Манай аав хинтээ их бий. Уг нь бол. Багш нь яг одоо жишээлбэл Чингис хааны аялал ч юм уу те ингээд нэг иймэрхүү Чингис хааны хамааралтай амьсууд явдаг. Гэхдээ Чингис хааны сэтгэлгээний талаар ямар ёс зүйтэй тухайн цаг үед хүмүүс нь яг ямар байсан болохоор өнөөдөр дэлхийг төвчтгөж чадаад байгаа юм бэ гэдэг талаар яг бодит тийм одоо сургалттай тийм аялал ер нь бол их бага байгаад би мэдэхгүй байж магадгүй. Ямар ч сан бага байгаад байгаа болохоор
Яг л дотоод яг Чингис хаан яаж гэдэг талаас нь Чингис хаан ямар байсан болохоор тухайн цаг үеийн ард түмэн ямар байсан болохоор тийм хүчирхэг гүрэн байгуулагдаад байгаа юм бэ гэдэг тэр суур үндсэн онол оюун санааны хичээлтэйгэр нь тэг яг аялал жуулчлалын хүмүүсийг нь яг дээлтэй, яг морьтой, яг ном сум харваа, яг биелгээ хэлгээд яг ингээд авч явна гэсэн үг байхгүй юу? Ойлголоо. Хэрвээ танд те чанартай шавар ус туулждаг машин байх юм бол хараа явж болно шүү. Тэр чи хинтийг тойроход чинь тэр машин тэрэгний юу гэж манай нүүлжтэй тэмцэхлийн багш нар бөөндөө явах гэж байгаа болохоор одоо зарим хүмүүст нь машины хүрэлцээ чадал нь хүрэхгүй зүйл байгаад их шиг байна лээ. Нэрээ тийм байлээ. За та Баярлалаа. нүүлжтэй нэг хөр дурсандаа суусан юм уу? Үгүй би одоо л анх энэ чөлөөлт хөтөлбөрт сууж байгаа. Зөв. За хичээлээ сонсоо явж байгаа. Тэгээ үндсэн хичээлүүдэд үзэхээр одоо бүх юмд явах гад байдаг болчдгийг шүү. Ер нь таныг ер нь бол надлангаас аж дагаал гэдгийг. Тэг. Зөв. Тэгээ одоо харин энэ жилээс аваад жоохон завтай болж эхэлж байгаа. Тий. За тэгвэл үндсэн хөтөлбөрийн 1-20 дурсны төгсгөлд нь уулзъя. За тий. Баярлалаа. За мөнх туяа гэж байна. Амин огшоо. Ромэндээ. Анх удаа нөгөө орж ирж байгаа маа. Тэгээд энэ нөгөө нэг сургалт нь 8 сар завтай байхгүй юу? Тэгээд ахиж зохион байгуулагдсан юм болов уу? Уул нь яг энэ нөгөө нэг практик сургалтанд нь сумаар байгаа байхгүй юу? 6 сарын төвшөө 8 сард магадгүй аяндаа зохиогдохоор бол наан нь хэлж магадгүй. Багш нь 8 сард болохоор Өвөр Монголд сургалт хийх шаардлагатай байгаа байхгүй юу? Тэгэхээр Өвөр Монгол руу очиж сургалт хийх болохоор 8 сард барахтаа зохиож амжихгүй байх. Тэгээ энд одоо шипэл нэг удаагийн юм уу эсвэл нэг богино хоногийн ч юм уу манай шавнар маань зохион байгуулж магадгүй байх. Тийм. За ойлголоо. Энэ нөгөө нэг нүүдэлчдийн бясалгал гэдэг 3 шаттай юм биш үү? Тэгэхээр яаж одоо ордгийг пэйж хуудас руу чат бичингууд автоматар мэдээлэл очино. Тэрэн дээрээсээ дараад мэдээллүүдээ авчина. За ойлголоо. Баярлалаа. За баярлалаа. За ингээд ерөнхий асуулт асуух хүмүүсийн юу болсон баг шиг байна. За ингээд яг сүнсний хөтөлбөрийн сургалт манай нүүдэлчдийн соёлын өрөө чинь яг орон тоотой байхгүй юу? Тэгээ манай олон улсын нэг гадааддуудаас ирсэн багш нар ягаад ерөөхдөө бол нэг 20 хүмүүс болчиход байгаа нь тэгээд яг 10 хүний оронтой олдсон байл. Яг оронтой гэдэг чинь яг орыг хэлдэг юм байл л шүү дээ. Яг тийм оронтой гэдэг чинь одоо нэг орныхоо хэмжээндээ захирагдаж хүмүүсээ авдаг юм байна. Тэрийг чинь яг энэ соёлын хүрээ байгуулад орны хэмжээгээр хүүхдүүд хүмүүсээ авахаараа ойлголоо тий. Тэгэхээр орны тоон хүрэлцэхгүй болохоор одоо яг эхний бүртгүүлсэн яг 10 хүмүүсийг бүртгэж хүлээж аваад бүртгэл маань хаагдах байгаа. Сүүлд нь нэмж юм уу гуйлгаар бүртгүүлэх боломжгүй байх нэ. Майхнаа бариад бүртгүүлж болох л ах яг 10 хоног майхан теснэх юм бол тий. За болроо гараа өргөсөн байна. Орой минь. Сайн байна уу? Багш болыг гэвэл яаж багш болт юм бол? Багш олыг гэвэл юу заах гээд байгаагаа ойлгож иж багш болно. Тэхийн тулд 1-20 дуурч та төгснө. Тэгээд багшийн хөтөлбөртөө хамрагдана. Тэгээ багшийн хөтөлбөрт хамрагдахлаар танд шууд юу юугвэл 10 давах даалгавар өгнө. Яаж 10-таа бүрдүүлэх үгээд. Тэгээ нүүдэлчдийн цэцлийн зүгээс танд 10-тыг чинь бүрдүүлэхэд туслан 5-аар 10-таа бүрдэл. Эндээсээ ахуулаад сургалтууд ч ороод эхэлждэг. Яг бодит дахиад яг практик дээр гэсэн үг. Тэгээд яг багшлаад явж байх хугацаанд та өөрөө суралцаж байх хугацаанд багшлаад одоо нэгсэндээ дадлага ажил хийгээд тэр хугацаанд өөрөө цалин урамшууллаа аваа явцдаг. Гүн чи одоо өмнө нь би одоо ингээд зөндөө олон бясалгал ингээд одоо тэнгэр үзлгээл ингээд явж байхад ер нь л яг энэ талаар сонирхож чиглэж байгаа хүмүүс дандаа яг ийм гандагийн тагтаа шиг мөнгөгүй байсан байхгүй юу? Тэгээ миний боддог байсан зүйл энэ хүмүүсийг яаж ийм замаар явдаг болох вэ гэж бодоод багш нь систем боловсруулсан байхгүй юу?
Энэ хүмүүс чи яг сүнснийхээ заамлал энэ юмнуудаа хийнгээ бусдад гэрэл гэгээгээ түгэнгээ эн чи одоо хүн л юм чи амьдрын штэ тий. Тэгэхээр тодорхой хэмжээний цалин урамшууллаа аваад тухайн ингээд дэлхийн хаач байсан онлайнаар хичээлээ ороод цалингаа аваад дэлхийгээ тойроод гайхуулаад амьдарч явах хэрэгтэй байхгүй юм чи одоо Монгол хүн шүү дээ ойлгож байна уу? За чат бичвэл би баярлалаа шүү. За баярлалаа. За баярлалаа. За ингээд сургалтын мэдээлэл өглөө. Сургалтын мэдээлэлээс өөр асуух зүйлсүүд байсан уу манайхаа? За гайг бол ингээд Тэнгэрийн үрг сүнсний гэрээлэл сургалтын мэдээлэл үүгээр өндөрлөлөө. Бид нэр сүнсний гэрээллээр төрсэн сүнснүүд шүү. Бид нар өөрсдийнхөө амьдралын асуудал зовлон бэрхшээлүүдээ өөрсдөө зураад өөрсдөө зовлонгоосоо суралцаж сүнснийхээ хүч нөөцийг гаргаж ирэх гэж ер нь бол өөртөө тарсан нэлийн хүнд асуудал зовлонгуудыг өөртөө тарьсан байдаг шүү. Зурсан байдаг шүү. Тэнд та байгаа шүү. Мантахаа гараа өргөсөн байна. Яасан бэ нөө орой мэндэ. Орой мэндэ. Дөнгөж сая л нөгөө нэг энэ юугийн линкийг аваад ороод ирлээ. Тэгээд нэг сургалтаас мэдээлэл авахгүй ч гэсэн би нөгөө нэг чөлөөлөлт хөтөлбөрт орсон байгаа юм. За. Тэгээд тэрэн дээрээсээ нэг юм асууж болох уу? Болно. За би ингээд 11 сард ингээд ерөнхийдөө ингээд нэг өнгөрсөн 11 сард нэг ажилд орсон байхгүй юу? Тэгээд тэр ажилдаа оронгуутлаа ингээд ажилд орсон эхний өдрөө ингээд алдаа гаргаад тэгээд тэрийгээ 2-3 хоног дээр нь би өөрийгөө энэ миний яг анзаарахгүй байдлаас болоод ингээд ийм алдаа гарчиж байгаа юм гэдгээ ойлгонгуутлаа тэрийгээ ингээд би өөрөө бичсэн байгаа юм л дээ. Дөнгөж сая тэрийг олж уншиж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь анзаарахгүй байдал миний энэ анзаарахгүй байдал юунаас үүссэн болоо гэсэн чинь ингээд За юу яа. Хоёлаа наадах чи яг чөлөөлтийнхөө хөтөлбөр дээр яриа за. Тэгэх үү. За тэгээ. Энэ ханд яг чөлөөлөлтөө би одоо ингэж хийгээд яваад байгаа юм болов гэж бодохгүй юу өөрийгөө. Энийг нэг бас нэг эргэцүүлэмж маягаар л ингээл өөрийнхөө ойлгож ухаас нэг бүгдийг ингэж өгнө бичсэн байгаа юм. Тэгэхээр энэ яг энэ хэлбэр нь одоо чөлөөлөлтөд ордог юм болов уу гэж асуух гад. За тэрэн дээр нь дасгалжуулж байгаа багш нар аяндаа гоё тайлбарлаад хэлээд өгнө за. За ойлголоо баярлалаа. За баярлалаа. Багшаа дөнгөж сая мөнгө хийцэн шүү. За. Мэдгүй нэгэн зэрэг 10 шууд сая бүртгүүлчээгүй бол багтах байлгүй тий. Сандра зүгээр өстө мушуухал хийлээ. За. Чатан дээр хит их мэдрэмжтэй хүн мэдрэмжээсээ сэвтдэг үү гэж байна. Ямар мэдрэмж төрөөд тухайн мэдрэмжээ яаж хүлээж авч байгаагаасаа хамгийн гол нь шалтгаалдаг. Мэдрэмжтэй болоод одоо ингээд сүнсч төрч юм уу ямар нэгэн зүйл харж ийн мэдэрж ийн гэдэг хүмүүс ярьдаг. Тухайн зүйлээ яаж хүлээж авч байгаа. Ер нь хараа зөвхөн энэ далд ертөнцийн ч биш амьдрал дээр аливаа асуудал зовлон бэрхшээлийг тухайн хүн яаж хүлээж авч байгаагаасаа шалтгаалаад өөрийгөө хэн бэ гэдгийг тодорхойлж идэг. Зарим хүмүүс зөвхөн жижигхэн зүйл дээр дүрсгээл уурладаг. Хоёрын хооронд зүйл дээр гомддог, юм сандаг. Тэгээ хоёрын хооронд зүйл дээр ингээд харамч юм уу, өөдгүү зан гаргадаг ч байдаг юм уу те. Тэгэхээр аливаа асуудал зовлон бэрхшээл дээр тухайн асуудал зовлон бэрхшээлийг яаж хүлээж авч чинь, түүнийг хэрхэн яаж даван туулж чинь. Тэгэд ямар үр дүн гаргаж чинь гэдгээсээ тухайн хүн хэн бэ гэдг нь тодорхойлогддог. Бас нөгөө талаасаа бидний амжилттай сайн сайхан зүйлсүүд те. За ингээд эрх мэдэл, мөнгө төгрөг, авбан тушаалууд ороод ирэхээр тухайн хүний мөн чанарууд нь цухалцдаг. Тэгэхээр заримдаа хүний муу авир ааш эрх мэдэл дээр мөнгөн дээр гараад ирдэг байхгүй юу? Тэгэхээр альва зүйлийг ер нь яаж хүлээж аваад ямархуу байдлаар тухайн зүйлээ даван туулж байгаас шалтгаалаад тухайн хүний хэн бэ гэдг нь тодорхойлогдож штэ. За тэгвэл саяны одоо хит мэдрэмжтэй хүн одоо би сүнсчтгэр хараад ан ч юм уу бусдын зовлон одоо өвчнг мэдрээд байна ч байт юм уу те. Иймэрхүү байдалтай хэд тэрийг юу гэж хүлээж авч байгаа, яаж хүлээж авч байгаа гэдгээс шалтгаална. За би өөрийнхөө яг нэг алдчихсан жишээгээ ярих юм бол те. Би чи ингээл бясалгах чинь гэгэр чинь те ингээл амарлаг бясалгал гэдэл цагаан ол идмэл идэж явах та те. Би ч өстө яг ариухан амтан байгаа байхгүй. Инхийн цагаан тагтаа шиг те.
олон хүнтэй газар явах бол сэвтчин олон нийтийн газар хоол идэхгүй мэдхгүй гэл те. Тэгэл баар цэнгэний газар мазар орохгүй, подол дотор байрладаг каркер орохгүй морохгүй гэлтэй. Далчхан зүгдэг байсан байхгүй би бүртээ ингээл тэнд ч тийм тэрэн байна, энд ч харсан сон, энд ч муу энергтэй хүн байна гэл ингээл. Гэхдээ тэгсэн чинь нэг өдөр миний дотоод сүнс надад хэлсэн байхгүй юу? Орчлон ертөнцийн энерги чамд тэр чигтээ үнэгүй ирж хат чи юундаа ингээд харамлаад байгаа юм бэ гэж байгаа байхгүй юу? Гэхдээ бодоод байсан чинь нар гэрлээ тусгачаад хизээ чи одоо надаас төлбөр авдгүй юм байна л та. Агаар ингэ чинь гэл надаас би чамд агаараа өгөө үзтэйгээд олон төлөө ярьдгүй юм байна л. Гэт тэгчээд агаараа өгчөөд би энэ мөнх гайхамшигт агаараа алдчихлаа гэж боддгүй юм байна л та. Тэгэхээр би яаж хүлээж авч байгаас л тэгээд тэрнээс хойшоо бодоод байсан чинь хамгийн үнцэнтэй зүйлсүүд хамгийн үнэгүй байдаг юм байна л та. Энгийн бөгөөд үнэгүй. Тэгсэн чи би энд харамлаж марамлал өөрийгөө сэвтэйч гэл те өчүүхэн байгаа байхгүй ээ чаваас те бүр өчүүхэн. Тэгээ энэ дээрээс би тэрийгэ харж үнэхээр их итсэн. Тэгээ тэрнээс хоошоо би өгчил тоо те би гаргachил та те. Гэхдээ би ингэж өгчих юм бол нэг ч гэсэн сэвтсэн хүнээс одоо нэг ч гэсэн энергийн дутаг мөкшөлтөн хүн надаас энерги аваад те энергийн дүүрч ивэл сайн л үсттэй. Тэгэхээр өгөх тусмаа энерги тэлж идэг орж ирж идэг. А бид нар өгч чаддаггүй болохоор бидний энерги маш өчүүхэн жижигхэн савтай байдаг. Тэгэхээр энэ миний одоо яаж альва зүйлийг хүлээж авч байгаа зүйл байгаа биз? Яг үнтэй адилханаар альва зүйлтэй яаж хандаж, яаж хүлээж авч байгаагаас шалтгаалдаг байх нэ. За тэгэхээр манайхан багшийнхаа хэлсэн үгийг битгий мартаараа амьдралд чинь асуудал зовлон бэрхшээл сайн сайхан гоё зүйлсүүд юм юу ч тохиолдож болно. Гэхдээ та тухайн зүйлийг яаж хүлээж авч байна? Юуг жаргал гэж авч үзэж, юуг зовлон гэж авч үзэж байгаагаар та өөрийгөө тодорхойлдог шүү. За ингээд өнөөдрийн танилцуулга сургалт үүгээр өндөрлөлөө. Анхаарал тавьсан явдалд баярлалаа. Сургалтын мэдээллийг үлдсэнийг нь Facebook пэйжнээс болон группээс мэдээллүүдийг аваарай. За түр баяртай манайхан. Баярлалаа багш. За баяртай.